Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 42-ийн 2-ын 3-т зааснаар ажилтан нь ажил үүрэг гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа, мансууруулах юм, сэтгцэд нөлөөлөх бодис хэрэглэхгүй байх үүрэгтэй. Мөн тухайн хуулийн 43-ийн 1-ийн 2-ын дагуу ажил олгогч нь ажилтнаас хүлээсэн ажил үргээ гүйцэтгэх, хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөхийг шаардах эрхтэй. Хэрвээ зөрчил гарвал тухайн ажилтнанд сахилгын шийтгэл оногдуулах бөгөөд Монгол Улсын боловсролын их сургуулийн дотоод журмын 5-3-14-ийн 1-р хэсэгт зааснаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэгэлсэн тогтоогдсон бол хөдөлмөрийн ноцтой зөрчил тооцох тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно хэмээн заасан байдаг. Ажлын байрны аригталт нь ажлын бүтээмжид нөлөөлөх, ажилтны эрүүл мэндийг хохирох, цаашлаад гэмт хэрэгт холбогдох, гэр бүлийн таагүй харилцааг бий болгох зэрэг олон эрсдлийг дагуулж байдаг. Тиймээс архигүй орчин, эрүүл эерэг харилцааг хамтдаа бүтээцгээе. Монгол Улсын боловсролын их сургуулийн дотоод ажлын алба.